чинь дэлхийн сонгодог кино гэж байна, сонгодог урлаг гэж байна. Моцарт, Бетховен, Шекспир, Чайковский. Би бол Оюнгэрэл сайдын яамыг бол байгаль хонж ажиллахгүй байна гэж би өвдө бодож байгаа. Аялал жуулчлал нэмэгдсэн үү? Энэ сар энэ киноны одоо кино яриад байна. За түрүүн саран гэрэл гişүн хэлж байгаа шүү. Солонгос киноны тогтолцоо, соёлын тогтолцоо гэдэг. Бид бол юмыг их туйлшруулдаг. Солонгос киноноос ч авах юм би. За тэгээ өөлж өмжсөн гомдсон дээр өрхөн тэргүүн янз янзын зүйл зогсохгүй зүйл гаргадаг тийм кинонуудын солонгос кинонуудын бас юм би. Тэгж ярих юм бол бас сонгодог дэлхийн олон оронд худалдагддаг монголчуудад бас үзүүлэлттэй ийм савнгийн дөрвөлт байдаг шүү дээ. Нийтийн мөчид Монгол төр орох юмд оролцоод явах ёстой. Одоо барилгын салбарт орж ирнэ. Монголын төрд орохгүй юм гэж байна. Одоо 90-ийн оронд нь ороход дутуу байна. За тиймээс ТВС радио болон кабель дамжуулалт үзлэгийн оронд агуулгын зохистой харилцаа шиг үндэсний яг ашиг соёл хэл заншил хүүхдэд төрүүлсэн нэвтрүүлэг Монгол улс бүтээсэн бүтээлэг хангалттай хуулийн төсөв боловсруулсан байна. Тодорхойлбол хуулийн төсөв ТВС гарах үндэсний нэвтрүүлэг киноны эзлэх хувийг 50% квотаар тогтоохоор тусгасан байна. Ингээд зогсохгүй цаашлаад гадны контентыг хааж боох талаар туйлширсан бодлого явуулж болохгүй гэдгийг цөөнгөө гишүүд санав. Одоо манай телевизийн бүтээлээр явж байгаа урсгал янз бүрийн одоо соёлын тогтолцоо энэ юм бол үнэхээр одоо залуучууд хүүхд хойчууд бол асар их буруу үлгэрээр үзэж байгаа. Тэгэд ер нь цаашдаа бол өв боломжтой соёл ясан төсөө хүртэл баг мартах тал руу орох гэж байна шүү дээ. Тэр нэг солонгосын ямар жумун чөлөөжлөөр баатрыг бол аягүй сайн мэдээд байна. Тэгээ би булганы төвд явж байгаа булганы төвийн нэг шинэ талбай дээр зөвхөн дайжийн өшөөг босгосон байж л та. Тэгээ тэрний хажууд зураг авах гэж зогсож байсан. 10 жилийн нэг хэдэн хүүхдүүд ирээд энэ хиний өшөө ингэс нэг энэ Жумун Баатрын өшөө байхаа гэдэг. Тэгээ үнэхээр би үдээд бодчихсон юм өндөө.